За сайн байна уу та бүхэнд өнөөдөр хичээлээр англи хэлийг хэрхэн идэвхтэй сурах аргын талаар ярихаар бэлдсэн байна. Тэгэхээр энэ аргыг болохоор би олон жил англи хэл заахтаа одоо өөрөө боловсруулсан юм арга байгаа. Оюутнуудаа заадаг. За тэгэхээр идэвхтэй англи хэлийг идэвхтэй аргаар сурснаар яг гэхээр та өөртөө потенциалаа бүрэн дүүрэн ашиглана гэсэн үг. Дийлэн хүмүүс бол өөртөө нөөц боломж потенциалаа ашиглаж ерөөсөө чаддгүй те магадгүй нэг 10-аас доош хувийг ашигладаг баг. Тэгэхээр энэ хувийг одоо ихсэхийн тулд ямар аргаар сурвал одоо илүү сайн өөрт үлдэцтэй те ийм сурдаг юм бэ гэдгийг бүгдээр харцгаая. За эхний энэ графикт та бүхэн графикт анхаарлаа хандуулаарай. За хэвтэй тэнглэхт болохоор стресс буюу одоо pressure тэ хүнд ирэх одоо стрессийн түвшин гэж ойлгож болно. За босоо тэнглэхт бол гүйцэтгэл буюу үр дүн. Тэгэхээр энд эхний энэ улаан одоо дугуйгаар тэмдэглэсэн нь болохоор стрессийн түвшин бага бол гүйцэтгэл буюу үр дүн бага байна гэснийг харуулж байна. За энэ юутай холбоотой вэ гэхээр та одоо өөрт хит амраар ямар нэг одоо шахалт хэрэгцээ байхгүй хит 50 байна гэсэн үг. Тэгэхээр хит 50 байхаар гүйцэтгэл үр дүн бага байдаг байна. За тэгэхээр эсрэгээр нь энэ улаанаар тэмдэглэсэн болохоор стресс байх хэмжээнээсээ одоо хэтэрсэн буюу таны одоо санаа зовлт те бол хэтэрсэн байна гэсэн үг. За энэ стресс ихтгэхээр яг гэхээр бас бүтээмж таны одоо гүйцэтгэлтэй үр дүн бол буурдаг. За энэний үр дүнд яг гэхээр таны ой санамж, анхаарал, төвлөрөх чадвар муудна. Мөн дүгнэн бодох чадвар доройтно. Тэгэхээр хит их санаа зовох юм уу стресст орохоор хүний одоо бүтээмж одоо маш их буурдаг гэдгийг эндээс харж болно. За энэ дунд байгаа энэ улаан бол бидний байх ёстой төвшин байгаа. За энийг болохоор Goldilocks zone гэж нэрлэдэг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр стресс тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл та одоо за яана би одоо англи хэл сурах заавал шаардлага гарлаа ч юм уу одоо сурахгүй бол болохгүй энэ төр гэсэн тийм цаанаасаа нэг тийм шахал тийм стресс баг зэрэг тодорхой хэмжээгээр байх хэмжээндээ байвал таны одоо бүтээмж энийгээ дагаад маш их өсдөг гэдгийг эндээс харж болно. За үүнийг өөрөөр тайлбарлах юм бол энэ дараа хэлбэр аргаар тайлбарлах юм бол та энэ голын дугуй болохоор та тухлаг бүс таны тухлаг бүс гэсэн үг. За энэ тухлаг бүстэй байгаа хүмүүс бол шинэ юм сурдгуу. Ерөөсөө таны одоо хэдийгээр та айгүй олон англи хэл дээр кино үзээд ном уншаад байгаа боловч үр дүн бол төдий хэмжээгээр одоо бага байна гэсэн үг. Идэвхгүй аргаар унших юм бол тэгэхээр нэг бүтэн номыг уншчаад нэг сарын дараа тухайн номоос юу сандгүй шалтгаан нь болохоор та тухайн үед маш идэвхгүй байдлаар уншсан байна ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй тэр номоо хүмүүстэй ярилцаагүй ч юм уу ийм аргаар уншиж одоо англиар одоо англи хэлний хичээлээр хийсэн зүйл бол тань маш бага үлдэрцтэй байдаг. Тийм учраас энэ тухлаг бүсээсээ бас гарах юмнуудыг байнга хийж авах хэрэгтэй. За иш тухлаг бүсээсээ гарахаар яадгүй гэхээр нэг баг зэргийн айдас үүсдэг. Айдас pressure одоо тэр баг зэргийн тийм шахалт дарамт гэх нь хаашаа одоо баг зэргийн тийм одоо нэг айдас үүсдэг. За тэр маань юуг илэрхийлж яана гэхээр сайн зүйл. Яагаад гэвэл та тухлаг бүсээсээ гарсан байгааг илтгэж байгаа. За энэ бүсээс ингээд өнгөрөөд явхаар та шинэ зүйлийг сурна. Тэгээд хувь хүний хувьд одоо өсөж дэвчнэ гэсэн үг. За тэгэхээр энийг англи хэлний одоо дөрвөн одоо чадвар дээр авч үзэх юм бол унших, сонсох, ярих, бичих чадвар байна За энийг ягаад хоёр хуваагаад ингээд жинлүүр дээр ингээд тавьсан бэ гэхээр унших болон сонсох чадвар бол гаднаас хүн бэлэн авдаг мэдээлэл бэлэн авдаг. За энийг ямар нэг аргаар идэвхтэй аргаар хийхгүй бол угаасаа бэлэн юм авч байгаа учраас та энэ хит 50 буюу хит одоо тухлаг бүстэй байгаад ивэл энэ танд үлдэц бага байна гэсэн үг. Тиймээс яриа болон бичгтээ өөрийгөө энэ толгойдоо үнэхээр боловсруулж ингэж гаргасан юм бол та нэлээ идэвхтэй байдлаар хийж байгаа учраас
танд үлдсэн илүү байдаг. Тийм учраас энэ хоёрыг бол баланслаж авах хэрэгтэй юм аа. Дандаа уншаад сонсоод яваад тахгүй, уншиж сонсож одоо шинээр сурсан үг хэллэгтэй өгүүлбэрийн бүтцээ ашиглаж ярих болон бичгтээ хэлгээ хэрэглэж байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн та бүхэнд өгөхийг хүсэн одоо гол санаа бол ерөөсөө та идэвхтэй аргаар сурах хэрэгтэй. Хаяас өөрийнхөө тухлаг бүсээс гарсан тийм зүйлийг хийж авах хэрэгтэй. За тэгэхээр манай Elsa English уламжлалт аргаас татгалзын пэйж хуудсан та бүхэн лайк дараад манай ерөнхийдөө англи хэл заадаг арга барилын талаар мэдээлэл авч болно. За миний одоо гол баримтлагдаг зарчим бол ерөөсөө хүмүүсийг илүү нөгөө өөрөө бие дааж англи хэл сурахт нь одоо зөвлөгөө өгөх, за тэгээ идэвхтэй аргаар англи хэл сурах тийм аргуудыг боловсруулсан. Тэрийг одоо зааж хүмүүст одоо хуваалцахтаа маш дуртай байдаг. За тэгэхээр манай 2 сарын 12-нд эхлэх онлайн сургалтыг та бүхэн хэрвээ сонирх юм бол манай пэйж хуудсанд лайк дарж нэгдээд мөн сонирхсан асуултуудаа асууж болох юм аа. За тэгээд өнөөдрийн хичээлээ бүгд өндөрлөө. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.